Hi guys, Akira. Өнөөдөр хэдүүлээ Omniscient Trader буюу бүх нийгмийн төхөөрөмжийн үзэл сурлалынхаа 4-р ангийн хүлээн үзэх гэж байна. Хэрвээ манай бичлэг таалагдвал лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. Ингээд хэдүүлээ бичлэг рүү орцгоё. Дөрөвдүгээр ангийн маань үйл явдал бүх амьд үлдсэн хүний орд санхүүжлэгчээ сонгох гэсэн цонх гарч ирснээр үйл явдал эхэлнэ. Санхүүжлэгчээ сонгоно гэдэг нь ертөнц сүнхэд амьд үлдэх 3 арга дээр гардаг ба Түкэбигийн сувгаар аль нэг одны орд таалагдсан дүрээ сонгож санхүүжүүлэх хүч чадлаас овоолцох үйл явцыг хэлнэ. Манайгол дүрийн Баатар Кин Догжааг 4 одны орд санхүүжүүлэх хүсэлтэй байдаг. Нэгт 70 харгалтлуу. Энэхүү одны ордон санхүүжүүлсэн дүрдээ тэсвэр болон биеийн хүчийг өгдөг ба энэ одны ордын хүчийг ашиглах тутамд эрүүл ухаан алдаж галзуурын сэтгцийн хүчтэй алуурчин болгодог. Хоёрт галын чөтгөрийн шүүгч. Нэрнээс нь харуул энэ одны ордыг чөтгөр гэж бодох баг. Гэхдээ одны ордоо санхүүжүүлэх хүсэлт илгээхдээ өөрсдөө ил болгохын оронд ямар нэгэн хоч ашигладаг. Тэрхүү очоорны дамжуулан тухайн одны ордыг мэдэж болно. Гал болон шүүгч гэсэн үг нь галаар шүдэх гэсэн утгатай. Тийм ээ. Тэр бол сахиусан тэнгэр архангел. 3-т ноцлог хуйлдагч. Энэ одны ордны талаар одоогор мэдээлэл байхгүй байгаа бөгөөд манай Догжаач гэсэн энэ романы бүх бүлгийг уншиж дууссан ч түүний талаар сонсоог байдаг. 4-т алтан толгойн зүлд нойрогдол. Энэхүү нэрийг сонсоод та хэдэд маань ямар одны орд санаанд ч бууж байна. Энэ бол Сарамчингийн хаан Сүн Үкэн. Тэр өөрийнхөө ганц далаалтаар хэдэн зуун дүрийг өггүй их хүчтэй. Ганцхан цахилгаан цохилдоор хэдэн мянган мангасыг цааш харуулж чаддаг маш хүчрхэг одны орд. Манай Кин Догжаач түүнийг сонгочихвол энэ зохиолын гол дүрийг дийлэх хэсэгтээ эргэлзэнэ. Санхүүжүүлэгчийн сонголт доосон Түкэби маань гарч ирэн хэн нэгэн сонирхолтой сонголт хийсэн болтой. За надаа ямар хамаа ах. Дараа нь боломж олтоос хойш бүгд бэлэн болчихсон юм чинь дараагийн зохиол эхэлтэл баг зэрэг амарч бай. Би зохиолдоо бэлдэх хэрэгтэй байна гэдээ яваад. Тэр үед манай Догжаач болох үйл явдлыг мэдж байгаа болохоор эртхэн шиг өөртөө хамтрах хүн хаан Ли Хён Сон дээр ирэн түүнтэй танилцсан багтаа хэлсүүлэх гэж байтал ядаргаатай хам менежер нь хажуугаар орж ирээл. Намайг хин гэдгийг мэднэстэй бла бла гэх үед манай хүнч тийм ээ хам ёнго гэсэн нөгөөх нь ноён хаан гэж дуудах хэрэгтэй муу бацаан бла бла гэд байж байтал. Аматат хам ёнго ийм юм болцоод байхад тэр компани байж гэнэ гэж бодоод байгаа юм уу? Ганц тэр ч биш. Энд байгаа бүх хүмүүс ухаорцоо. Түкэбигийн хэлснээр энэ бол тоглоом биш. Та нар одоо юу болоод байгааг ойлгосон гэж найдаа. Гэл амын нар дээр нь гартал хангаалгаж байна. Манайд ч энэ яг миний уншдаг байсан романтай төстэй юм аа. Энэ зүүд биш үстэй. Одоо бид яах вэ? Чамд ямар нэгэн санаа байна уу Догжаа гэсэн. Бид эндээс гарах хэрэгтэй гэж. Нөгөө хэд ч гаруул алаал 8 энтер гэж байтал хажуугийн кабины хаалгыг хүчээр онгойлгохыг оролдоно. Манай үнч сандраа дараагийн зохиол эхлэх болоогүй байгаа өстэй. Түкэби харах ирээг байна. Тэгэхээр тэр хаалганы нөгөө талд байгаа хүн энэ түүхийн гол дүр бид эндээс яаралтай гарах хэрэгтэй. Одоо гарахгүй бол бүгд тэрэнд алуулна гэтэл. Ли Хён Сон. Хаалганы нөгөө талд байгаа хүн биднийг ална гэдэгт ягаад тийм итгэлтэй байгаа юм бэ? Тэр кабинд байсан бүх хүмүүсийг алаад ганцаараа амьд үлдсэн. Та нар тэр хүнтэй уулзахыг хүсэе юу гэд бүгд гарц сайн болон тохойг шалган нэг хаалга олсон ч тэр нь нэвтрэлтэй байх болно. Манай хүнч би бүх зоосоо ашиглан хүчээ хэсгээд нээж болгоч. Дараа нь юу болохыг мэдэхгүй болохоор ийм эрт бодлохгүй зооснуудаа ашиглаж болохгүй гэд Хён Соныг чадвараа ашиглаад үзгэнэ. Хён Сонч Догжаагийн зааврын дагуу чадвараа ашиглаа хаалгыг нэм бүгд зогтцгаана. Тэр үед урд нь Түкэби гарч ирнэ. Та нарыг тэндээ байж гэж хэлсэн мэт. Бэлтгэл ажил арай дуусаагүй байсан юмсан. Надад сонголт байхгүй болт. Та нар үнэхээр азтай юм гээд 2 дахь зохиолыг шууд эхлүүлнэ. Нэмэлт зохиол. Зогтох. Хүндрэл И. Давх нөхцөл. Норсон гүрээр явж Оксо буудлаар оч. Цагийн хязгаар 20 минут. Шагнал 200 зоос. Манайд ч гүр нураагүй байгааг харан гайхах үед бид гүр нурахаас ирж зохиолд оролцсон. Шуудгүй энэ гүр баттай норно гэдгүйж байтал гүрийг нурахаар их тазаар гараад ирнэ. Мань Түкэбич хорон юм болохоор тоглоом хэтэрхий амар ойлгоо туртай өстэй гэд зохиолын хүндрэлийг ихсгэн ойр авийн бүх өгсөн хүмүүсийг зомби болгон сэрэн. Энэ үед зохиол ёсоор их тазаар гүрийг нураалаа. Манай гол дүрийн Баатар ухаан орох үед гүр аль хэдийнэ норчихсан. Хам менежер санаа хоёр хажууд нь Хён Сон Гэлион хоёр харин гүрийг давсан харагдана. Тэр үед гинэд хэн нэгэн одны ордоос айдас авлаа. Энэ зохиол дээр одны ордын Deus Ex Machina айдас идэвхчлээ. Deus Ex Machina тэгш дотын гүр гэсэн мэдээлэл гараад байна.
Энэ Deus Ex Machina гэдэг нь одны ордод маш их төлбөр төлөн зохиолд оролцох боломжтой болох үйл явц юм. Тэр үе санаа миний толгойд гинт нэг юм гих үед манай догжож гайхан. Энэ үйл явдал роман дээрч маш ховорхон гарч ирдэг. Санааг яг ямар одны орд санхүүжүүлж байгаа юм бол гэд дүрийн мэдээллийг шалгах гэтэл дүрийн мэдээлэл харах боломжгүй. Энэ хүн дүрийн мэдээлэл бүртгэлгүй нэгэд гараад ирэв. Манай хүнж гайхаа зогсож байтал гараас нь нэг юм догжааг цохин эргээд артал. Тэр олон хүмүүсээс явж Ким Намон зомби болоод гараад ирнэ. Манай хүнж явж энэ бахтай яад юм. Ядж байтал гүүрийг хоёроор л давах хэрэгтэй. Бид гуруулаа. Санаатай цог давъя гэд дууттал аль хэдийн нам менежер нь санааг өрөөд гүрээгүйгэд гарна. Манай догжааг одны ордод яасан ч гиний юм дэгээ зоос илгээ гэст. Гол дүр маань би ганцаараа энэ гүрийг яаж давах вэ гэж толгойгоо гашлан зомбинуудтай тэмцэж хагаад тэнд байсан төгөө би манай хүнийг шоолон үгээр идэст. Ким дагжаа зомбинуудад шахуулан гүрний ирмэг дээр ирэн надад толлдааны чадвар байсан бол гэж хэлэх үед мэдэгдэл ирэн хувийн чадвар хавчуурга идэвчлээ гэд гараад байна. Энэхүү хавчуурга нь манай гол дүр ямар нэг зохиолын дүртэй танилцсан тэдний талаар ойлголттой болох үед хүч чадлыг нь төр хугацаанд ашиглах боломжтой болдог чадвар. Мөн тухайн дүрийн ойлголт хэр байгаагаас шалтгаалan ашиглаж болох хүч нь өөрөөр. Манай хүнч нөхцөл байдлыг шууд ойлгон нэгдүгээр хавчуурга Ким Намоныг сонгоно. Нэгдүгээр хавчуурга идэвчж байна. Тухайн дүрийн ойлголт бага байгаа тул идэвхтэй байх хугацаа багаслаа. Идэвхтэй байх хугацаа 1 минут. Харанхуй сэргэлт level 1 гээл Ким Намоныг нэг дайралтаар зөвлөсөх үед дүрийн тухай ойлголт багтаагаас болоод чадвар нь шууд унтрана. Ким дагжаач энэ байдлаар яг өгөхнээ тэр хайчих ба. Өдөд ирмээр юм а гэхэд зомбинуудын ард хүчтэй тесрэлт гарan тухайн зохиолын гол дүр ирнэ. He's a pick of assassin. I'ma bury this shit, nobody will ever know what she. Everybody in the woods behind that mason. Хоёр гол дүр бие биенээ харан юу ч өнхөг "Хөөе чи одоо хинбэ" гэхэд манай догжаа сандран. Би одоо энэний эсрэг толдох хэрэгтэй юм багтаа. Надад ямар ч боломж байхгүй штэ гэж бодсон дүрийн мэдээллийг харахаар оролцоод энэ дүрийн талаар хэтэрхийх мэдээлэл одол дүрийн мэдээллийг дүрийн хураангаараа шилжүүллээ. Дүрийн хураангуй нэр юу ч өнхөг. Тодотгол ухраагч 3 дугаар үе. Энэ чадварыг эзэмшиж байгаа дүр үхэх юм бол цаг хугацааг ахин эхлүүлдэг домог чадвар ба мэрэгэн ухааны нүд болон маш олон тулааны чадваруудтай. Юу ч өнхөгч өөрийнх нь ухралт нь огт танихгүй хүн гарч ирсэнд гайхан гүрний ирмэг дээр багалзуурдаж байгаа. Чи яаж одоо таланд байгаа юм? Чамайг хэн гэдэг юм? Догжаа гэж хариулгаас сонин нэр байна гэд манай догжааг нэг илэгдэж авснаа. Чи хүчтэй биетэй юм. Ойлгомжтой чи цаасаа яаж ашиглахаа мэддэг болтой. Тийм ээ чи ч гэсэн гэж догжааг хэлэхэд дахин нэг зохиод хэрэггүй зүйл ярих байлаад асуултанд л хариул. Мөн намайг хүндлэхэд догжаа. Уучлаарай чи надаас дүү мэрэгжлийн тоглогч юу ч өнхөг. Тийм болохоор чи намайг хүндлэл яасан. Юу ч өнхөгч өөрийгөө таньж байгааг гайхан намайг яаж мэддэе гэж асууад. Чи нэлийн алдартай би чиний шүтэн бишрэгч байсан гэж догжаарал. Юу ч өнхөгч олон тав үггүйгээр надад ганцхан асуулт нь чи метронд яаж амьд үлдсэн юм гэхэд догжаа. Би түүнийг хараад л мэдчихээн энд юу гэж хэлбэл амьд үлдэх бол гэтэл. Та юу ч өнхөгийг илүү сайн мэддэг боллоо. Та энэ дүрийг хангалттай сайн мэднэ гэснээр чадварынхын түвшин ахиж level 2-тай болсноо. Юу ч өнхөгийн бодлыг уншаад эхэллээ. Догжооч түн мэрэгэн ухаантны нүд байгааг мэдж байгаа болохоор шавж алж зохиолыг давсан гэдгээ үнээр нь хэлнэ. Жөнхөгч надаас болоод ирээдүйн өөрчлөгдчих өг. Гэхдээ тэр хитрхи тайван байна. Тэр Ким Намоныг алсан бах. Тэр аюултай гэд мэрэгэн ухаантны нүд чадвар ашиглана. Мэрэгэн ухааны нүд чадвар нь хэн нэгний тодтоглыг харахаас гадна ноц мэдээллийг хүртэл харуулдаг хамгийн дээд түвшний илрүүлэх чадвар юм. Жөнхөг чадвараа ашиглах үед догжаад мэдэгдэл ирэн хувийн чадвар дөрөвдөх хааны идэвхжлээ. Дөрөвдөх хааны илрүүлэх чадвар болох мэрэгэн ухаантны нүдийг илрүүллээ гэд нөгөө дээд түвшний чадварыг нь хаачнаа. Манай догжооч надад мэрэгэн ухаантны нүдийг хаах чадвар байгаа гэж үгээл мэл гайхаж байгаа. Жөнхөг би түүнийг одоо алцхыг гэж бодохтой зэрэгцэн догжаа. Чамд итгэл та хамтрагч хэрэгтэй. Чи 46 дугаар цохиолыг ганцаараа давж чадахгүй гэдгийг мэдж байгаа өстэй гэхэд. Чи тэрийг яаж мэддэг юм? Чи ч бас ухрагч уу гэхэд догжаа. Би чиний мэдэхгүй ирээдүг мэд. Би бол зүнч гэж хэлэхэд. Жөнхөг ходл илрүүлэх чадвар ашиглан үнэн гэдгийг мэд. Зүнч чадвар нь дүрд ирээдүг харуулдаг ба илрүүлэх чадваруудыг сарамжуулдаг цорын ганц тодтгол. Энэ зохиол төр энэ тодтгол нь Анна Крофт гэх эмэгтэйд байдаг.
Догжоо намайг хамтрагчаа болгох. Би чиний дутуу өрөөдөг гүйцэж өгье. Гэхэд Жонхёг би чамайг хамтрагчаа болгоё. Хэрвээ чи зөнчл бол үүнийг мэдчих байх ёстой гэснээр манай хүнийг гүрний ирмэг дээр аваацснаа. Би тавих уу тавихгүй юу гэж асуухад манай хүн намайг тавиад арилж үзнэ овш минь гэж хэлэхэд Жонхёг инээд алдна. Чи үнэхээр зөнч юм гэснээр манай догжоо хитозаврын хаал болов. За ингээд манай 4-р анги өгөр дуусч байна. Хэрвээ та бүхэнд манай бичлэг таалагдах юм бол лайк болон subscribe дараагаа битгий мартаарай. Дараагийн ангиар уулзтлаа. Түр баярлалаа.